Өчигдрөөрөө Бихны хотын олон мянган иргэд Хойд Солонгосын өндөртөгч Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг болох элбийн үзүүлбэрийг үзэж сонирхсон байна. 5 дугаар сарын 1-нд цэнгэлдэхэд болсон арга хэмжээг үзэхээр хотын оршин суугчид төдийгүй гадны жуулчид олноороо хүрэлцэн иржээ. Элбчин Ритай Тум өөрийн үзүүлбэрээ сонирхуулсан байна. Хойд Солонгосын эцэг хэмээн нэрлэгддэг Ким Ир Сений 99 насны ой 4 дугаар сарын 15-нд тохиосон бөгөөд түүний төрсөн өдөр Хойд Солонгосын хамгийн чухал баяр хэвээр байгаа юм а. Элбийн үзүүлбэрийн үеэр бичлэг хийхийг хоригдсан байсан ч гадны сурвалжлагчдад зураг авахыг зөвшөөрчээ. Нэг үзүүлбэрийн үеэр элбчин Ритай Тум үзэгчдийн өмнө зан гаргаж ирсэн байна. Өчигдөр оройн хамгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүлэхийн өмнө цэнгэлдэхэд нислэг тэрэг орж иржээ. Элбчин Ри нэгэн модон хайрцаг руу ороход нислэг тэргээр хайрцгийг тайзнаас дээш өндөрт өргөсөн байна. Удалгүй доош унагахад хайрцаг хэдэн хэсэг болж эвдэрсэн ч элбчин дотор нь байхгүй байжээ. Харин дараа нь элбчин Ри нислэг тэрэгний хаалган дээр гарч ирэн олсоор дамжин тайз руу буусан байна. Австралиас ирсэн жуулчин Том Капи Вуд хэлэхдээ энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн том хэмжээний элбийн үзүүлбэр байсан гэжээ. Гадныхын энэхүү тоглолтын тасалбарыг хөдөлгөн авахын тулд 115-аас $425 төлсөн байна. 150 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхэд болсон сонирхолтой үзүүлбэр 40 минут үргэлжилсэн бөгөөд цэнгэлдэхийн суудалд дүүрээгүй юм байна. Үүнээс гадна 6 тоглолт хийх хуваар гарчээ. Хамгийн сүүлийнх нь 5 дугаар сарын 7-нд болно.